надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартаа шүн улим санах нууц байдаг. Нүд үнэнч чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ том баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчтэй үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэн чих худалч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Ховд аймгийн Булган сум нь Манжийн захиргааны үед одоогийн нутаг дэвсгэрт Вангийн чуулган тамхтай 5 сум торгууд нэртэйгээр сууршиж байлаа. Үүнд Вангийн сум, Авжийн сум, Багшийн сум, Бээлийн сум, Тайжийн сум нар болно. Тухайн үеийн Вангийн чуулганы газар нутгийг хэллэвэл одоогийн Хятад улсын нутагт байгаа Цэгэн нуур, Төвшин нуур, Ногоон нуур, Хой төмнөд Чингэл голын бэлчир, Өрөнгө мөрний адаг, Захир толгой, Өндөр хар, Нар мандах, одоогийн Булган сумын нутаг Байтаг богд, Үзүүр цагаан, Дамжиг, Шилүүстэй бэл, Мэргэний өврөөр дамжин, Загийн улаан, Өвдөг Чацарганы хар үзүүр, Цахир үзүүр, Булган голыг өгсөөд, Хавтгай хусам, Их төмөрт, Туулаатын бэлчир, Цэгэн нууртаа залгасан өргөн удам нутгийг эзлэн амьдарч байжээ. Тэр үед Вангийн чуулганыг Шээрэн дорж Вангийн 5 дахь үе Мишиг дорж Ван захирч байжээ. Одоогийн хошуудын торгууд нь доргуудын суманд огтож байгаагүй бөгөөд тэд ижил саяраас Цээн хэмиг хатнаар ахлуулсан 70 өрх, Дөрвөд далаа хааны нутгаас 30 өрх үхсэ удмаа даган нүүдлэн ирж засаг тогтоон Вангийн чуулганы захиргаанд орсон төвхтэй. Ардын хувьсгалын ихэнх үед Намжай дорж хэмээх ноён өөрийн захирч байсан 3 сумын ард иргэдийг дагуулan дөрвөж одоогийн Хятад улсын нутаг Өргөн хоо, Шоолон хүү, Сантио, Жимсайр, Даачан зэрэг газруудад очиж нутаглаж байгаад 1944 онд их нутаг Булган сумандаан иргэн ирж дүүрсэн байна. Булган сум нь 1926 онд Чандаман уулын аймгийн Булган мандал бүрэн хайрхан уулын хошуу нэртэй байгуулагдаж хошуу тамгийн даргаар ач залан нарийн бичгийн даргаар жаргал сайхан нарыг томилжээ. Хожим жаргал сайхан улсын байгуулалд ажиллах болж оронд нь цэвэг захирагчийг томилсон байна. 1931 онд Ховд аймаг шинээр зохион байгуулагдахад Булган сум болон байгуулагдаж даргаар нь ядмыг томилсон төвхтэй. Булган сум нь 8105 км квадрат нутагтай, баруун хойд, баруун өмнө талаараа бүгд наримдах хятадаар тулстай, зүүн хойд талаараа Баяуулгын аймгийн Булган сум, зүүн өмнө талаараа Ховд аймгийн Уян сумтай тус хэлнэ. Булган сум нь Монгол Алтай нурууны өвөрт Хой төргөргийн 45-аас 47, зүүн уртаргийн 89.9-өөс 91.7 градуст, далайн түвшнээс дэш 1164 м өндөрт говь тал хангаах усалсан үзэгсэн төгөлдөр Баянбүрдэд Улаанбаатар хотоос 1588 км, аймгийн төвөөс 387 км алсад оршдог болно. Булган голыг 1965 онд Монгол улсын дархан цаастай бүс нутаг, 1995 онд
1480 км2 нутгийг хамарсан улсын нөөц газрын статуст хамруулсан байна. Булган гол нь Монгол Алтай нуруунаас их авч Монгол улсын нутаг дээгүүр 310 км өрсөж бөгөд найрамдах Хятад улсын нутагт гардаг бөгөөд үүнээс 105 км нь манай нутаг дээгүүр урсан өнгөрнө. Булган голд Баянгол, Яндэрт, Түргэн, Доод, Дээд нарийн Тошилт, Улаастан голын усаар тэжээгдэж өрөнг Инсэ мөрөнд нийлж хойд мосон далаад цутгадаг. Булган голын усанд мөнгөлөг хилтэг, хилэн хар, алган, нүцгэн жара, чимхүүр загас, сахалт хүрц, сугас зэрэг 7 төрлийн загас амьдардаг юм а. Булган гол дэлхийд ховордсон Азийн шар менж эртээр үес нутагсаж өсөн үржиж байдаг тул Минжит булган хэмээн алдаршсан байлээ. Булган голд Яндэртийн хэмээх аршаантай бөгөөд үүнийг ард иргэд эрүүл мэндэд ашигласаар ирсэн байна. Булган сумын нутагт хөгтөн амьтдаас Монгол хулан, Зэгснийгаха, Хар сүлт, Зээр, Алтайн аргал, Янгэр яма, Халуунбуг, Ирвэс, Шилүүс, Цоохондоо, Цөөвөр чон зэрэг амьтад амьдрна. Мөн мэрэгчдээс Дорго, Суусар, Алтайн хар дарваг, Андаатар, Минж, Шувуудаас Алтайн хойлог, Хар өрөвтас, Гангар хун, Тас, Өргөд, Жороо, Тоодог зэрэг шувууд амьдардаг. Мөн хэвлэр явагчдаас Замб гөрвөл, Говийн нүцгэн, Хуруут гөрвөл, Тойргийн хонин гөрвөл зэрэг нэн ховор бөгөөд Монгол орны улаан номонд орсон амьтад олноор амьдардаг байна. Нутгийн зүүн ба зүүн хойд хэсгээр Монгол Алтай нурууны салбар улс, Бомбот, Даршаанд, Тошилт, Хорж, Хөхөтөл, Халзан, Төмөрт, Нарийн мэрэгэн тойм, Хундогт, Хар цас, Байтаг бүх зэрэг далайн түвшнээс дээш 2500-аас 3000 м дөргөгдсөн өндөр сүрлэг ууластай. Булган голын хөндийн тэгш дал намгарах голын сав газар болно. Нутгийн баруун тийш нам дор газар болж баруун хуурайн говь 150 км үргэлжилж Байтаг бүгдэд тулж очдог. Говьд Дамжиг, Нууц ус, Зээрэн булаг, Алагдан хой, Шаахаад, Татаал гэх мэт говийн булаг шанд баян бүрд олноор тохиолддог. Түүнчлэн Уушиг, Гурван хүүхэд, Өвхийдэг, Бүдүүн, Нарийн хар зэрэг говийн сонин тогтос үхий уул хөндий үргэлжилнэ. Булган сум нь Алтайн салбар ууласт агаар хүйтэн үйл шилтих дундас баггүй ундаг бол говь цөлрөх нутагт нь дундас баг агаар дулаан байдаг. Алтай нуруу нь баруун хойд зүгийн агаарын хаалт болдог учраас уг урсгалууд өөртөө агуулсан чийг тунцыг эдгээр улсын тогтолцоонд унгаж тал ба говь цөлд хууршаашилт бий болгодог байна. Зуны хамгийн дулаан нь 7 дугаар сард 20-с 25 хэм, дулааны үед говь талдаа 45 хэм хүрч дулаардаг. Өвлийн хамгийн хүйтэн үе 1-р сард агаарын дундаж хэм уулархаг нутагтаа 20-с 30 хэм, говь нутагт 15-аас 20 хэм, жилийн 200-аас 250 хоногт нь хүйтэн сэрүүн байдаг. Агаарын даралт 1-р сард 1022-оос 1055 гигабаксал хүрдэг бол зундаа агаарын даралт багасж 1000-аас 1030 гигабаксал болдог. Булган голд хавраас намар хүртэл 3-аас 6 м/сек салхитай байна. Хаяа салхины хүч 20-оос 25 м/секундэд хүрнэ. Булган нутагт говь ханга баян бүрдийн төрөл бүрт ховор ургамлаар баялаг. Үүнд модлог ургамал, шинэс, улаас, бургас, хус, хонхот, улаан шар харган, чацарган, тавилган, заг, тоорой, суха, хонин ба ямаан арц 5 төрлийн эмгэн шилв, нохойн хошуу зэрэг модлог ургамал илвэг тохиолддог. Бодлог ургамлын хувьд ч илвэг. Зээргэн 6 төрлийн баглуур, 5 төрлийн тойжин жимс, 6 төрлийн шавг, эдгээр олон төрөл нэг нутагт бүрнээрэн байдаг нь маш ховор тохиолдол бөгөөд маш их баялагтай нь баримт юм а. Эмийн ургамлын хувьд ч баялаг юм. Бансэмрүү, лидер, чихэр буяа, шармод, зээрний унда, хулангийн унда, чир, таван сала, алтан гагнуур, гоёо гэд Монголд зөвхөн манай нутагт ургадаг олон арван ургамлыг нэрлэж болно. Булган нутаг түүхийн дурсгалт болон үзэсгэлэнт газруудаар нэн илбэг. Гурван баатрын шовгор, байдгийн бүдүүн харгаат, чөө болсон Осман тавуулж байсан гэрийн буур, хүнүүгийн үеийн булш, эртний сүг зураг, хүн чулуун хөшөө, гурван хүүхэд уул, зэнжид хад, онгогийн цэлгэр тал, шар булаг, баян мод, ураагалт, байдгийн алтан овоо, бүдүүн нарийн харгаат зэрэг үзэсгэлэнт сайхан газар нутагтай. Үндэсний уламжилт ахуй соёл зан заншлаараа өвөрмөц онцлогтой торгууд түмэн Булган суманд оршин амьдардаг. Сумын нийт 9621 хүн амын 75% нь торгууд, 25% нь казак үндэстэн амьдардаг. Торгууд түмэн ноос эскигээр олон зүйлийг урлана. Токуомс, ширмэл ширдэг, утас, гэрийн бүс, хошлон, аргамж, дээс, зээг зэргийг дурдж болно. Мөн арьсаар эмээлийн тоног, цагаан эдэний архад бүрүү хөхүүр зэргийг уралдаг бол модоор, твш аяг, тавг, уур, бүрхээр, талих, гэрийн үн, хан, тоон зэргийг урлана. Түүнчлэн сүүгээр
тос нэвтсэн сайхан ааруул, шар тос, бяслаг, өрөм, ээзгий, тараг, айраг зэргийг хийдэг бол арвайгаар арвайн гурал хөт зэргийг уламжлан хийж амьдарч ирсэн төвхтэй. Торгуу түмэн урлагийн баялаг урын сантай. Тухайлбал аксал, хэлхээ аксал, жудар, ирээн хавраг зэрэг бие биелгээ, ихэл, товшуур зэрэг хөгжим, бэсрэг уртын дуу, шог хошин, харилцаа, богны дуу өөрсдөө зохион дуулж ирсэн төвхтэй. Торгууд хүмүүсийн дундаас Монгол улсын баатар 2, Хувьсгал тэмцлийн Ахмад зүтгэлтэн 15, Хөдөлмөрийн баатар 12, Гавьяат салтан 34, Эрдэмтэн доктор 40 гаруй төрөн гарсан нь болгончуудын баатарлаг, дайчин, хөдөлмөрч, оюунлаг түмэн болохын баталгаа юм а. 2008 оны 10 сарын байдлаар тус сум нь 2068 өрх, 9815 хүн амтай, үүний 4736 нэрэгтэй, 5069 нэмэгтэй бөгөөд нийт хүн амын 48% нэрэгтэй, 52% эмэгтэй, тэгээс 5 насны хүүхэд 1119 буюу 11.4%, 16-аас 35 насны залуучууд 720 буюу 7.3%-ийг эзэлж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 2627 хүүхэд, цэцэрлэг 448 хүүхэд тус сурч хүмүүжиж, ихтэй сургууль коллежид 212 тон суралцж байна. Суманд дунджаар 240-оос 280 иргэн шинээр мэндэлж, 38-аас 50 орчим иргэн нас барж, 52-оос 68 өрх шинээр гэрлэн нэмэгдэж, 6-аас 8 өрх шилжин гэрж, 16-аас 18 өрх шилжин явж байна. Болгон сум байгалийн маш олон баялагтай. Тухайлбал нүүрсний орд олон булаг сумын төвөөс 151 км, мэрэгний уул сумын төвөөс 32 км, алтны орд нарийн хар сумын төвөөс 68 км, Сухат сумын төвөөс 45 км, Цоохор нуур сумын төвөөс 15 км, Доод нарийн сумын төвөөс 82 км, Мянгадын ам сумын төвөөс 35 км оршиж байна. Болрын орд Уушгин сумын төвөөс 70 км, барилгын материалын орд Тоосхны материал авшаар шороо 3 км, Шохон чулууны орд 8 км-ийн зайд байрлаж байна. Ховд аймгийн Булган сумаас үргэлжлэлсээр л байна. Бидний үргэлжлэл түүхийн улбаа болно гэд итгэлтэй байна. Сайн байна уу та? Сайн байна. За сайхан үргэлжлэж гин үү? Сайхан үргэлжлэж гин үү? За. Та бүхэн сайн явж ирцгээгүй. Оо 1800 хэдэн километрээс зүтгэсээр агаад ирлээ. Тэгээ замдаа сайхан байлаа. Тэгээ нутаг ус сайхан байна. Таны ажил хөдөлмөр сайн уу? Сайн байна. За ингээд нэвтрүүлгийнхаа эхлэлд одоо Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Дамбын ганхыг химэх энэ хүн түүхийн нэг улбаг түүхийг бий болгож байгаа маш их баяртай байна. Та нар мэдчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр бидний бахархал гэдэг энэ бол үнэхээр бидний бахархал. Үнэхээр торгууд түмний бахархал. Тийм учраас эрхэм таньда энэ өдрийн мэндийг хүргэж энэ их уул ус урмал энэ хайрхнаас нь мэндийг хүргье. За ингээ хоёулаа нэвтрүүлгээ эхлэе да тийм ээ. Тэгэхээр би бол өнөөдрийн зочноо хоёулаа эндээс нь албан ёсоор харж байгаад хэлэх гээд байна л да би. За. Хоттууд овогт Гумжаагийн Балжин ям хэмээх хүн тийм ээ. Тэгэхээр Балжин ямгаа тэгээд өөрийгөө сайхан танилцуулаад бид хоёр чухам яагаад энд ирсэн бэлээ? Яагаад уул усаа гордож, уул усаа гуйж, уул усаа энэ хайрхнаа гуйж, хайрхан дээрээ ирсэн бэлээ? Энэ тухайга тайлбарлах хоёлаа. За тэгье. За ингээд Ховд аймгийн Булган сум бол Монгол орондоо ганцхан торгууд сум байдгийг. За торгуудын улбаа ухсааг бол одоо Монгол ард түмэн бүгдээрээ мэднэ. Чингисийн одоо торгон цэрэг, одоо Кэвтүүл, одоо Кишгтэн, одоо ийм явсан цэргүүдээс улбаатай ийм одоо хүмүүс шүү дээ. Тэгээд хожим 1608 оноос ижил моринд нүүж очиж үүдээрээ тэнд сууршаад амьдарч байгаад 1771 онд уцаж одоо нутгаа тэмцэж нүүж ирсэн ийм агуу ард түмэн л дээ. Агуу ард түмэн. Энэ 6000 орчим километр газрыг одоо бүтэн 6 сар одоо нүүж ингээд замдаа байлдаж тэмцэж 170 мянган хүн нүүсний одоо дөнгөж 99 мянган хүн ирсэн гашуун ийм ард түмэн байгаа. Тэгээд 1771 онд ирээд одоо энэ торгууд ард түмнийг
4 5 одоо хуваагаад. Ер нь манжийн эсрэг одоо босох тэр их тэмцлийнхэн хүчийг одоо саармагжуулж одоо ингэж нутаг зайлсуулгасан юм төвхтэй. За тэгээд Шээрэн банкын одоо удирдах ирсэн энэ торгууд арт юм бол энэ Ховд аймгийн энэ Булгансгийн Булган голын энэ сайхан хөндийд одоо сүүрсэж амьдарч ирсэн тэрнээс хойш одоо энд амьдарч байгаа ийм агуу арт юм аа. Тэгээ бид бүхэн бас энэ сайхан түүхээр мэд байр бахарч явдаг юм. За бид бүхэн бол одоо ингээд баян өндөр хайрхны өмнө ингээд сууж байна. Энэ баян өндөр хайрхан бол юугаар ингээд баян гэж одоо нэрлсэн юм бэ? Энэ яг тухайн үед энэ Булган сумын дүүрэг дотроо 1782 м ийм далайн түвшнээс дээш ийм өндөр өргөгцөн яг энүүхэн хэсэгт хамгийн өндөр бол. Тэгээд дээр үед бол аргал янгэр одоо сүргээрээ бэлчижсэн. Одоо бол янгэрийн сүргээрт энд байдаг. Тэгэхээр дээр үеэс одоо хүмүүс энэ сайхан өндөр хайрхныг түшглээд эндээс ан гөргөө хийж энэ артын бас амьдарч явсан ийм сайхан юм байгаамаа. За холоос харахтуудын баян өндөр хайрхан болохоор хан гардын одоо жигүр дэлгээд нисэж байгаа юм шиг одоо тишгийсэн гоё юм гоё одоо уул байдаг байхгүй юу? Үндсэндээ одоо нөгөө голынх нь нөгөө талд нь болохоор эвийн хошуу гэж улаан уул байдаг. Тэгээд ингээд жижигхэн уул тэрвэрсэн юм шиг. Тэгээ эвийн уул нь болохоор нэг улаан уул болохоор могоо гэж зөвөрлөдөг. Оо за. Могоо одоо усанд орж ирж байгаа могоо гэж. Цаана одоо тэр хөдөө дээр бас зулцган дагуулж явдаг одоо жижиг бас нэг улуу байдаг. Тэр нь болохоор зулцган гэж. Ингээ могоо одоо усанд орж ирж хахад энийгээс нь сэргийлж хамгаалж энэ хан гардын шувуу одоо тэр хамгаалж байдаг гэж. Ер нь одоо хан гардын төрлийн шувуунууд бол одоо могооны даруул байдаг шүү дээ. Одоо тийм байдаг. Илээ байна, хан гард хөөгээд одоо тиймэрхүү одоо домоглож ярьдаг. Тэгээд энэ өргөн удам хөндөд бол торгуудаар түмэн дээр үес нааш тариа будаагаан тарьж амьдарч ирж байсан. Ер нь мал аж ахуй эрхлэхээс гадна тариа будаагаа өстэй тарьж тэгээ цагаан тариа тарьж гурлаа тэрэмдээд одоо 10 гурлаа гэдэг. Тэгээд цагаан гурч хөх тариагаан тарьж 10 гурлаа. Хөх тариагаа тарьж 10 гурлаа гэдэг. За өстэй тариа гэж одоо хэлстэй тариа байна. Өстэй тариа? Өстэй? Тэг өстэй тариа гэж. Тэнгээр өмд хөцүүдтэйгэн цогч иддэг ийм сайхан том хөцүүдтэй чи юм. Тийм. Энд тэгж өөртөө тариад тэгээд хальсыг нь цэвэрлээд маш гоё хоололдог тийм ээ. Уурны дүрээр мэдээд одоо маш сайхан тэгээд толгой шигээ хуухтаад хилээ нийтээд ингэж ирсэн ийм сайхан байдаг түүхтэй утгал да. Миний ээж ховдын хүн байхгүй юу. Тэгээ би хөцүүдэг бол бүр аяйгүй сайн мэдчихээн. Тэгээд тэргээр чи махаа чанаад нөгөө ногоогоо хийгээд тэгээд өгдөг. Ийм учиртай юм. Одоо дээр үед бол хүмүүс маш сайхан тийм эрүүл хүнс хэрглэж ирсэн байна. Таван шум одоо өсгөөд сайхан өсгөөд тиймгээр ашиглаж арьсгөөсөөс нөөстэй сур эдлээ хийчихэн, хувцас ундраа хийчихэн. Одоо миний нөөмсөж байгаа энэ дээл бол арьсан дээл байсан шүү дээ дээр. Одоо бид нар даавгаар хийгээд ингэж өмсөж байгаа болохоос биш. Яг одоо дээр үед бол хоньны сайхан арьсыг ч одоо илтээд тэгээд цагаан өнгөтэй арьсаар одоо ингэж хийж өмсөж ирж ирсэн. Тийм байна. Тэгээд тариа будаагаа тариад өөртөө хангачгна. Ер нь одоо бүх хүнс бол эрүүл байсан байхгүй. Тэгэхээр одоо баян өндрийнхөө ерөөсөө яг нэг бүр нэг сэтгэлд хоногчсон нэг сайхан домгоос яар боломж байна уу тань. Яг би энийг ингэж байгаа юм гэхээр их хөлийн газар гэдэг. Ингээд та бас зүйлийг явсан газараа одоо их орноо их нутгийнхаа тухай айгүйх одоо намтар түүх бичдэг хүн байна шүү дээ. Тэгэхээр миний асууж байгаа юм юу гэхээр баян өндөр гэдэг утгаараа хоёлаа нэг жоохон гоё хуучлах уу. Ерөнхийдөө энэ Булган нутгийн уул уснууд бол бүгд үлгэр домогтой л доо. Тийм. Ерөнхийдөө тэгээд тэр хан гард шүүг одоо шүүв болохоор ерөнхийдөө тэр хүний хорлол болох гэж байгаа. Тийм. Одоо ийм могоог дардаг гэх жишээтэй тийм утгаар ингээ хан гард ингээ хамгаалж байдаг гэсэн ийм утгатай ийм домог байдаг. Ерөнхийдөө энд чинь 3 хүүхэд гадаас үлгэр домог байна. Бүрийнх ингээд бол сайхан уулууд байна. Ер нь Булган сумыг эргэн тойрно одоо ийм нэг 5 улаан уул ингэж. 5 улаан уул гэж байдаг. Одоо Дашванч райхан гэж байна. Маргааш бид нэр тэр 3 хүүхэд дээр очих гэж байгаа. Тэр бол бас мундаг сайхан тийм энергийн төвтэй. За хоёлаа тэгэх юм бол баян өндөр одоо энэ сайхан
Өршөө. Яагаад гэвэл би чанга яриад агаад уул ус минь намайг өршөөгөөрэй. Тэгтээ энийг уул ус сонсож баясдаг юм гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр талаасаа ингээд өршөө уул ус минь. Тэгэхээр энэ нэрээр энэ том нэрийг одоо шатрын ордондоо өглөө тийм ээ. Бүгдээр ард түмнээр та нар өглөө шүү дээ. Торгуу түүхийг бий болгосон ард түмэн өглөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ утга учирыг бүгдээр ярилцжээ. За энийг ингүүлтгий. За энийг ингээ. За уул ус маань ингээд ийм сайхан нэр ингээд уйлдуулаад өгчхөөр эн чинь шатар гэдэг юм чинь хүний оюун ухаан тийм ээ. Хүнийг өөдөн татаж өөдөгөө болох энэ бүх нөгөө хүний л тархин ёсон цэгцэрнэ гэсэн үг тийм үү? Тэгэхээр энэ нэрийг өгөөд хэдүүлээ ярилцаад ирнэ. Юу ярьж та нар хоорондоо? Ерөнхий одоо энэ манай санаачлагчтайгаа одоо юу ярьж зөв нэрлэл өглөх гэсэн л да. Ерөнхийдөө баян гэдэг юм чинь бүхэл юм байна. Одоо манай тургууд ард түмэн байна л гэдэг сайхан гэж ярьдаг байхгүй юу? Байна л гэвэл байна л гэдэг. Байна л гэвэл байж л. Ер нь одоо юм байхгүй гэж хэлдэг. Бүхэл юм байна. Тэр бол Монгол бэлгшээ. Ерөөсөө бэлгшээлэл. Энэ утгаараа ингээд энэ сайхан нэрийг өгсөн явдал бас маш их сайхан явдлаж байгаа. Нөгөө талаар бидний алдаг махны тасархай алтын ясныг илтгэүүлсэн одоо халимг ард түмэн байна. Энэ одоо дэлхийд юугаар алдартай гэхээр шатраараа одоо танигдсан. Тий. Маш их олон одоо дэлхийн аваргууд тавьжсэн. Хаа сайгүй газар бүхэнд амралт зугаалга одоо бүр талбай тэр чигээрээ шатрын одоо юм хөлөгтэй шатар тоглодог. Шатар гэдэг юм одоо жинхэнэ утгаараа өгчээсэн. Тэгэхээр одоо халимгаас бид нар ч одоо тасар ширсэн усууд шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бид нар бас ингээд сайхан шатрын ордноороо одоо ингээд Монголд бас ингээд сайхан шатар хөгжүүлье. Эхлийн тавь. Гэсэн утгаар одоо манай гаан хуйг маань ингэ санаачлаад ийм сайхан ордон босгоод ингээд одоо хөгтөд хичээлээд манай ач хүртэл одоо ингэ хичээлээд. Өнөөдөр би юу яалаа өвөө. Хүүхдүүдийн тэр бужигнаан донд ямар сайндаа би тэгжээлээ. Йоо эднэрийн багш нь болох юм бол сүйд болох юм байна. Тэр ордон дүрм хичгэнж ш. Үнэхээр гоё байна. Тэгээ хожим хойно бол манай эндээс бол одоо шатрын одоо дэлхийн сайхан аваргууд төрөх байхаа гэдэг хэлтэй явдаг. Оюун ухаан ерөн шатар бол хүний оюун ухааг задлж өгдөг. Тийм учраас энэ бол маш сайхан ажил болсон. Шатар бол дэлхийд ерөөсөө анхдагч нь бол энэтхийг тэгээд дараа нь бол юунууд юм бэ нэлээ. Одоо араб руугаа явцсан тийм юм байна лээ. Тэгэнгүүт энэ халимгийнх гэхээр та нар өдөрөө бас очсон юм байлээ шүү дээ. Тэр том ийм шатрын ордонд очиод тоглоомнууд байсан гэд. Би яг тэрийг Австрал, Америк ингээд нөгөө нэг хүн амраад цэнгдэг газар байдаг шүү дээ. Тэр чинь тийм том одоо надаас өндөр хөлөг юу яцсан. Тэгээд очсон ингээд тоглож яадаг. Та нарыг тэрийг л бас хийхээ. Ер нь яманда бид нар тэнийг санаачлаа хийнэ. Тэгээд одоо бүр тэр том талбай дотроо хөлөг хийгээд тэгээд том одоо шатар. Тэр чинь хүн шиг том шатраар тэгээд аваачаад тэгээд тоглоо. Тэр гэжвэл энэ шатар улам хөгжих хэвээр. Зөв. Тэгэхээр ингээд эрхэм үзэгчтэй өнөөдөр би бас одоо жижиг камера бариад байж байгаа нь юу гэхээр би энэ одоо нутгийн буралтайгаа ингэж гоё сайхан ярьж яана гэдэг чинь надаа хүртэл бүр үлгэр надаа хүртэл бүр ингээд бүр ямар гоё нутагт ирчвэ, ямар сайхан налгар одоо цаг үеийн бид нэрийг ингээ өгтаад ер нь хараа манай сайд тэгжсэн шүү. Ингээ бид нэр уулзаад яасан чинь гэсэн байхгүй юу. За мөксгөө ингээд ингэх нэ. За юмны цаг үе тохироо бүрдэнэ гэж энийг хэлдэг юм а. Яг энэ үед нь би бүр ажиллаа бүр ингээд ямар шиг байхгүй бүх ажиллаа хийгээд дууссан. Тэгээд тэрэнд ямар одоо саад байхгүйгээр шууд л хийх юма хийж ийн гэдэг чинь бас энэ хувь тавилан шүү. Хангаа дэлхийдээ би өөрийнхөө Монгол эх орондоо ингээд ирээд гоё энэ гоё хөөхөө хүүхдүүдтэй уулзаад энэ шатар гэж ордныг яаж байгуулсан, хэдэн хүнтэй байгуулсан, хэдэн хүн тусалсан гэдгийг би өөрөө мэдэрч ийн гэдэг бол бас бахархал шүү. Тийм ээ? Тий. Тэгэхээр хэдүүлээ энэ хоёлаа нэг энэ бас жоохон тийм юу одоо баян өндрийн маань нэг ийм гоё бас нэг хүмүүс сонсоогүй тийм сайхан домог ярианы юм байвал бас чимгэл болох юм да. Тийм ээ. Бид бүхэн бас тэгээд өвгдийнхаа
одоо ярьжсэн түүхийг одоо бид нар чинь цаашаа залгамжлахдаа бас нэлээд төвтэй болчихлээ. Энийг авч явж явах хэрэгтэй. Яг үнэ. Одоо бүгдээрээ одоо интернет гар утас гэдэг телевиз гэдэг юм чи яачаад хүмүүсээ Юурээс амьдын харьцаа байх болчихсон юм өөр их ховор болчих. Яг үнэ. Ховор болсон байгаа. Тэгээд ер нь одоо ингээд булган сумаар яваад их олон ахмадтай уулзах юм бол янз янз юм их гарч ирнэ л дээ. Тийм байна. Би бол сая энэ нэвтрүүлгээ хийхийн тулд би ч өөрөө сэтгүүлч хөтлөгч хүн чинь би хүний өмнө ямар ч дуугай байгаад ингээд бишрээд ингээд хараад суух надад ирэх байхгүй. Тийм учраас би одоо энэ торгууд төмний түүхийг сонслоо, торгууд төмний түүхийг уншлаа. Торгууд төмөн гэдэг чинь ямар их тэмцэл, ямар их хэцүү юмнаас хөөх хэмээн их нутаграас өндөм басан ирсэн юм бэ. Энэгээр бол би бахархаад миний Монгол бахархал ерөөсөө миний Монгол бахархал нэвтрүүлэг бахархаад ханшгүй байна. Тийм учраас чинь энэ чинь тооны зөрөө өөр байгаа 89 гэдэг тоо бол зөвхөн тэгсэн мөртлөө 2024 21-р зуунд ингээд ард түмэнтэйгээ уулан байна. Ер нь би энэ юг сумыг би бодлоо энэ ч хот болчоор юм шүү. Дулаан цахилгаан тэр дотор нь ерөөсөө тэр хот чигээрээ байж штэ. Тэгээд хүн ард нь тэр гоё санаа нэгтэй ерөөсөө нэг санаатай байна гэдэг бол нилээн ажил хийнэ гэсэн үг тийм ээ. Торгууд ард түмэн их хөдөлмөрч. Тийм байна тий. Тэгээд их хамтач юм аа. Одоо манай чинь Улсын Баатар 2 төрсөн. Тэгчлээ. Хөдөлмөрийн Баатар 7 төрсөн. Ийм хөдөлмөр чинь би өчигдөр сонссон. Тэгээд энэ баруун талын хилэг хязгаарыг одоо энэ хамгаалах команданы одоо эсрэг Осваны дээрэмчдийн эсрэг зогссон ард түмэн бол Хилийн цэрэг, дотоодын цэрэгтэй хамтраад энэ торгууд ард түмэнд нийлж нэгдэж байж энэ хилийг хамгаалж авч үлдсэн сайхан тийм шүү дээ. Тэгээд 16 одоо энэ нутгаас одоо онц бөгөөд бүрийн эрэхт элчин сайд манай Дамбын ган хоёрыг хэмээх нэг сайхан ингэ налайсан би боддгийн шээ ямар гоё төшгүүртэй би хайртай гэдэг утга бол маш олон утгыг илэрхийлж сайхан дүнсис дээр нэг гоё ноён нуруу ингээд тишгийсэн ийм сайхан хүн байдаг өөр ямар хүн байдаг зөндөө ерөөсөө ингээд сайднараас ганцхан тийм үү сайдаас цор ганц өрн юм биш тийм ээ за тэгээд бизнесмэнүүд бол хотод зөндөө тийм байна том бизнес манайха эндээс ч болохоор тэгээд мундаг гоё хүмүүс төрсэн байлээ ш. Номингоос байж гэн, Таван богдоос байж гэн. Дашван жил чинь нөгөө бензин юунах үсттэй. Газ. Их жишээтэй. Маш олон сорууд те. Маш их. Гол бас юм уу? Оо тийм үү. Говийн хийн. Баатар сайхан Баатар. Оо тийм үү. Ямар гоё юм. Тийм үү. Их жишээтэйгээр алдартангууд их байгаа. Ер нь хөдөлмөрч. Ер нь хангаа нутгаас алдартангууд маш их төрдөгдөө тийм ээ. Тийм артын байна. Танд энэ урд чинь одоо манай сайдын одоо санаачлагчийн бидний бахархал гэдэг яг энэ сайхан одоо ийм сайхан уулсаа шинэхэн төвлөлтөөс гарсан юм байна. Энэ номыг сая би хүлээж авлаа. Оо тийм үү. За. Сая нэрээ тэгээд өгсөн юм байна шүү дээ. Тэгээд одоо энийг ширээнийхэн ном болгож уншина. Тэглээ яг хаа энэ дотор чинь ерөөсөө гаягч одоо сурагч байхын их сурлага сайтай хөгжөөсөн шүү дээ. Тийм үү. Манай яг доотлын төгсөлт 79 оны төгсөлт. Бид нэр чинь 78 оны төгсөлт. Тэгээ бид нэгээ мэднэ бид нэр чинь аймагт математик олон баатар хамтдаа яваад оролцоо. За ер нь манай санаачлагчийг нэг жоох яриад өгчөөч би сая баг насныхны бас сонирхчихлаа. За ер нь аль хичээлдээ манай гаягч их мундаг байсан шүү дээ. Тэгэхээр аймагт бас математикаараа 9 дугаар ангид бас 2 дугаар хайранд орж исэн. Маш их мундаг оролцдог байсан. Тэгээ бид нэр багаасаа бид нэг юм. Тэгээ ер нь ингээд нутагтаа ирэхээрээ л та нартай уулзаад ингээд гоё одоо нутгаа яах вэ? Одоо яамаар байна гэдэг ингээд ярих. Ерөнхийдөө одоо манай Минж тулан нутгийн зөвлөл гэж яддаг. Тэрний чинь одоо бас гол өдөрт зөвлөлийн гишүүн шүү дээ. Тэгэл бид нэр ч одоо хотод ороход бол сум орноо яаж хөгжүүлэх үү? Яах вэ? Дандаа л нөгөө санаа сэтгэл асууж л ингэж л явж итгэл хөндлөлтэй. Би ч одоо 2008-аас 2012 онд энэ булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бас хийжсэн. Тэр үед бол маш бид нар нэгт хамтран ажиллаж байсан. За тэгвэл хоёлоо
Баян өндөр шатрын ордны тухай жоохон ярих уу? Тэгээ. Ерөөсөө тэр ордныг ингээд байгуулснаар чухам хин тэнэгтэй юм. Ерөөсөө л энэ Монголын бүр цаашлаа Монгол арт юм гэдэг. Тэгээ зөвхөн булган сүмийн асуудал юм биш шүү дээ. Тэг. Ерөнхийдөө тэр эндээс чинь дэлхийн аварга төрнө гэдэг чинь Монголын нэр дуусгах хэрэгтэй. Тэгэхээр энийг уламжил болгоод энийг доорайж энэ одоо 21 аймагт шатрын ордон бий болох хэрэгтэй. Тэгжээж хүүхдүүдийн оюун санаа одоо цор ганц шүү дээ. Тийм ээ. Монголд бараг цор ганц. Үлгэр гэсэн үг. Одоо үлгэрлэн тэгээ аймагаас чинь ордон байгуулахыг хүссэн хүмүүс чинь за ямар учраас за одоо энэ бум төмөн хүүхдүүдийг ингээд цуглуул яаж гэдэг ингээд аягүй их асуух юм болох юм биш үү? Тэгэхээр хүүхдүүд л бүжгэн жана гэдэг бол тэнд оюун санааны хөгжил явж байна. Тэр гар утснаас жоохон холдож байна. Телевизээс жоохон холдож байна. Хоорондын хүүхдийн хоорондын халуун дулаан өөр амьсгал бий болж байна. Тэндээс одоо тэр оюун хүүхдүүд зөвхөн хөлөх тоглоом ингээ болооцтой биш. Оюун санааны маш их өндөр одоо боловсралтай тийм одоо шатрын одоо боловсралтай хүүхдүүд төрөн гарнаа гэж бид харж байгаамаа. Тэгээ тийм учраас бид одоо гайхтаас баярлж явдаг юм. Анх санаачилсан энэ төдөө маш их олон жил хэлж хийж энэ гоё сайхан нэрийг өгдөг тийм ээ. Сайхан баян өндөр гэдэг одоо манай гайхч одоо энэ баян өндөрийн өвдөр л өссөн хөгж шүү дээ. Баян гол дээр нь баян гол тий баян гол гэдэг энэ булган голын хөндөөр булган голын хөндөөр баян гол тий мадаа хариулаад энэ төлөссөн хөгж шүү дээ. Тийм учраас тэгээд нэг сэтгэлд нь ингээл энэ гоё уулын одоо баян өндөр уулын тэгэл нэр нь тэгэл уул усных нь ингээд нэг сэтгэлд нь ингээд байсаар хагаад альва нэг юм чинь нөгөө сансаар бодсоор мөрөөдсөөр хагаад биелүүлдэг яг ийм юм байна тийм ээ. Ер нь нэг л юм санаал сэтэл тэний төлөө зүтгэх юм бол бүтэхгүй гэж ажил байдгүй юм байна. Хэлжил явд юм байна. За ингээд хоёлоо сайхан яриагаа ингээд төр өндөрлөе тийм ээ. Тийм. Гэхдээ бид юуг ярих вэ гэхээр сая бид нар энэ сайхан уул усаа магтлаа. Урмал цэцгээ магтлаа. Хангай дэлхийгээ магтлаа. Энэ дотор хүн гээч юм чинь ямар их сэтгэн бодох чадвар байдгийг. Хүн гээч юм чинь байгаль ихэ хайрлах ямар их тэр зүрхний цохой байдгийг. Яг энийг л илэрхийллээ. Энд бол энэ санаачлагч, гол санаачлагч байна гэдэг бол гайхамшигтай. Чухам яагаад гэвэл энэ арт түмнээ хөтлөж гин, энэ арт түмнтэйгээ хамтарч гин, энэ болгон байна гэдэг чинь гайхал. Баярлалаа эрхэм үзэгчтэй. За баярлалаа. За ингээд эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлгийн нэгэн отхон нэвтрүүлэг өндөрлөж байна. Гэлээ ихтэй би танд нэг уриалга, нэг хүсэл байна. Чухам яагаад гэвэл хилийн чандад суугаа тэр төв төмөн хоргууд хүмүүс хоргууд төмөн чинь байгаа ш. Хүүхдүүд сурч байгаа, ажиллаж байгаа, амьдарч байгаа гэдэг ингээд маш олон хүмүүс дэлхийн өнцөг болгонд байгаа. Тэднээс та нэг сайхан юм мэдчилгээ өгөөд, уриа өгөөд, за мөн өөрөө ингээд хин мэдчилгээ хинд одоо баяр хүргэмээр тэрийг таны Монгол бахархал нэвтрүүлгийн үе таалга танд нээлттэй. За ингээд дэлхий дээр бол 500 авраг хагас сая орчим торгууд байна гэсэн одоо ийм судалгаа хийдэг. Тэгээ Шинжаанд байна, Оросд байна, одоо Халимгийг гээд бүр Францд байна, Америкт байна. Хорон болгонд байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн одоо Монголд гэхт 20 гаруй мянган одоо торгууд байдаг гэсэн судалгаа хийж байгаа. Тэгэхээр одоо дэлхийн баг өнцөг улам бүхэнд байж байгаа. Тийш үү. Тэгэхээр та бүхэндээ хамдаж энэ шатрын ордныг бас зохион ёсоор дэмжээрэй. Хүүхдэд дэмжээрэй. Хүүхдүүдийг одоо хамтраараа тийм ээ. Тэвдэж явахад одоо тэмээгээр туслахаар тэвнээр туслах гэдэг одоо сэдэж шүү дээ. Яг үнэ. Гэх жишээтэй одоо тэгэхээр энэ ордныг яаж дэмжих вэ? Юу хэрэгтэй вэ? Бас харилцаатай холбоотой. Энд чинь багш байна. Одоо ажилчид байна, хүүхдүүд байна, нэмээд гоё шатрын хүлэг гээд энийгээд тэгээд энэ дотор чинь нэг юм байна лээ. Зөвхөн шатрын ордон биш. Энэ дотор маш олон ийм клубүүд ажиллах юм байна лээ. Маш олон тэгээд ерөөсөө хүүхдэд хэрэгтэй юу вэ? Тэр болгоныг л хийх. Тэр ханхаас том өрөөнүүд, том танхимууд байлаа шүү дээ. Тэгэхээр тэр нь
Эрхэм үзэгчтэй миний монголчуудаа мэдээж хэрэг хөөхөн алаг үрсүүдтэй тий хөөхөн алаг үрсүүдтэй туслаарай. Тэд нар чинь дэлхийн авраг, улсын авраг, хотын авраг болчоод мэдээж та нар энэ хүүхдийн чинь би ингэж гоё тусалсан, энэ хүүхдийн энэ ордонд чинь би торгууд хүн, би үндэстэн хүн, би ийм сайхан гэд ямар гоё юм бэ, энэ хүүхд ингэ явж штэ гэдэг ингэж баярлах их усүрийг эрхэм торгууд ард түмэн элийн чандад суугаа. Эрхэм монголчууд минь мэдээж тэднэртэй сайхан дэм өгөөрэй, дэмдээ дээс ирчэндээ гэж нэг байдаг юм шүү. За хоёлаа ингээд нэвтрүүлгээ төгсгөөд сайхан юунд хуриалаад цагаан эдэгээ өргөе тийх үү? Тэгээд эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг үргэлжилжээ. Ингээд торгуудаар түмэн хаашаас нэг зөвхөн дээшээ санснаа биелүүлж сарвааснаа атгах явах болдог ээ гэдэг. Өөдөрсөн баясаж ургамал цэцэг минь ингээд дэлгэрээд энэ сайхан ард түмэн, энэ сайхан хамтч ард түмнийхээ төлөө бас бид нэр тийм ээ ерөөлөө өргөж байгаа юм шүү. Ховд аймгийн Булган сумын нийт ард түмэн та бүхэндээ аз жаргалтай, эрүүл инх, юу сансан хэсэн хүсэлтэнд биелэг хэмээн Монгол бахархал нэвтрүүлэг нөхий осулж байна. Монгол бахархал нэвтрүүлгийн ард миний Монголын ард түмэн байгаа. Монгол бахархал нэвтрүүлгийн ард хэлийн чандад суугаа монголчууд байгаа. Монгол бахархлын ард аймаг, хот, сум, хошуу, дүүрэг бүх ард түмэн байгаа. Та бүхэндээ бид дөрөв нөхий ослё. Эрхэм үзэгчтэй Монгол бахархал нэвтрүүлэг үргэлжилж байна.
Дуу сонсохоос өмнө Солонгосын талаар мэдээлэл хуваалцъя. Солонгосын 8 өр сар бол борооны улирал бөгөөд маш их бороо орж цаг агаар маш халуун байдаг. Өдрийн цагаар гинт аадар бороо орхон бий. Гэсэн хэдий ч удахгүй намар ирж халуун биш цэрүүн цаг агаартай болж Монголын адил цэнхэр тэнгэрийг харах боломжтой болно. Ундахсан дом би усам Ягчлөөний сахиар би андарсан Авэжин хэ захиасыг би санаач Хүслээ биелүүлж идвэр үтэн мүлэн Цэнхэр тэнгийн дор би мөрөөдсөн Бидний нотааг бидний бахархал Нэгэн зүрх, нэгэн хүсэл, нэгэн зорилгох Мөнхийн холбоо бидний хүчээр хэрэгжүүлэн Бүгдөөний нагны гэрэл бисэрсэн Нандин бурсан чуг зүрхэнд бүндүрэн Амьдралын москов би замнаалахаш Зоригтойгоо мөрөөдөлтөө хөрхийн төлөө Өнгөний нагны гэрэл бисэрсэн Нандин бурсан чуг зүрхэнд бүндүрэн Амьдралын москов би замнаалахаш Зоригтойгоо мөрөөдөлтөө хөрхийн төлөө Би сонсон Удмын хазамлыг дааж үргэлжлэх хүснэн Хорвоо дэлхий хичнээн өөрчлөгдсөнч Бидний их он бидний сэтгэл өөрчлөгдөхгүй Цаг хугацаа улсан өнгөрөхөд Эхэнсэг ууснаа минь авчи баслан Тэнгэрийн одод түчээж Хайрагч өглөөний аюулгүй үрдүүлэгтэн Одын толт хүйтэн бороо би зогсон Утхан майдаттар салхих намайг түссэн Тэнгэрийн хаянаас гарч ихтер үдэш Бидний дууиг шүглэж орж төгчмнэн Амьдралын зам болж би ахгүй Унсанч би дахин боснон Байх нөхний тэнгэрийн минь байхдаа Бидний дуулах бүргэж тасахгүй дуурсан Өөрсдийн замнан би бүтээж Шин зүйлийг би болохын тулд Бидний хорон Бидний зорилго Эдийг хэлүүлэн Мөрөөдийг биелүүлэн Өнөөдөр маргааш
оо